Өнөөдөр энэ барилгын компаниуд дээр бол зүгээр туслахыг хэлсэн ихэд бол 2000 он 3000 төгрөг байсан өдрийг одоо 80,000 хүн олдохгүй. Тэр зөвхөн бид нар ажил их дургугууд дээр тогтчих эхлэв. Тогтчих. Бид нар тансгийн дуртай шүү дээ. Угаасаа тэгээд төрчихсөн чи яах вэ? Ялгаа байхгүй би ч тэгэл төрчихсөн. Сайхан л амьдарч явах хэрэгтэй. Бидний аюул бол ген одоо би генетик шүү. Ген чингсэн байж магадгүй. Тэгээ яах юм бэ? Хүмүүжүүлж ойлгуулна гэж байхгүй. Хэдэн үе солигдох хэрэгтэй. Би дандаа битүүл дээр бичдэг. Дахиад биднэрт хүний үе бол 25 жил байдаг. Дахиад 2-3 үе солигдох хэрэгтэй. Тэгжидний хүндрэх Homo sapiens багтахаар хүн гарч ирнэ үе дамнаа. Бид нар биш. Өөрснийгөө зөв ойлгоцгоё. Тэм учраас бид нар өнөөдөр мөнгө хэрэгтэй. Мөнгөтэй бол янз янзын хийж болно. Мөнгөтэй бол багш нарын салинг бол $15,000 болгож болно. Мөнгөө бөөн хэрэг. Мөнгө бид нар хаанаас олох вэ? Өнөөдөр ганцхан уулуурхагаас олно. Бид нар ганцхан юм шийдэж байгаа бол түүхий. Энэ түүхийг бид нар боловсруулж чадахгүй. Наад чи одоо химд юм орж ирээд бол бүр шал өөр юм болчихсон. Түүхээр гарах хэрэгтэй. Энэ байгалийн эмээг шиг тань өнөөдөр боддоо. Монгол улсын сая 564 мянган хавтгай дөрвөлжин километр дахтай дэлхийд 18 дугаарт орж байгаа ийм том улс. Тэрийг эргүүлээд нэг хүнд нь хуваахын бол нэгдүгээрт орж байгаа байх тийм ээ. Амар үүтэй юм улс. Энэ өргөн уудам нутгийг ашиглах эрх бүхий лиценз авсан бүх газрыг оюу толгой, эрдэнэт одоо юу гэдэг вэ? 5-7 бүгдийг нь оруулаад 1.2% байгаа газар нутгийг оюуна лиценз авсан шүү, лиценз авсан. Ашиглах эрх авсан байна. Яг ашиглаж байгаа газрын нутаг чинь 0.27% байгаа шүү. Эрдэнэт оюутах юм бол бүгдийг нь оруулаад шүү дээ. Газар хэрэгтэй. 0.27% бид нар ашиглаж шүү дээ. Гэтэл чи юу вэ? 99.6% ч л одоо бүгдээр сүрээд дуустал худлаа шүү дээ наач. Зүгээр л гаргасан тууш. 0.27% ерөөсөө зүгээр яг ашиглалтанд дууж байгаа газар нутгийг чинь. Хаана юу өгчих гээд байгаа юм? Монгол улсын өнөөдөр геологийн хайруулын 20 орчим хувь заримдаг судалгаанд л орсон байна одоо. Ялангуяа энэ говийн болоод энэ 100 бүсрүүс баруун эдгээр бол ерөөс огт геологийн судалгаа хийдэг биш. Энэ 20%-ийг хэрвээ олон улсын бэржлээр гаргаж чадах юм бол бүтээл төлөвлөлт эхэлдэг гэсэн үг шүү дээ. Ингэх юм бол Монгол улсын GDP-ний хэмжээгээр $1 болж байна. Энэ бол Кувейтийн хэмжээ. Энэ бол Саудын Арабийн хэмжээ. Энэ бол одоо Арабын багийн орнуудын хэмжээ.